Тэгэхээр өнөөдрийн энэ Монголын нийгмийг харахад ер нь бид нар коммунизм руу эргэж орж байна. Бид нар хэд их эрх чөлөөтэй байгаад буцаагаад арчил эрх чөлөө гэдэг юмнийхаа үнцнийг ойлгох болж эхэлж байна. Бүхэл имийг торгон, хална, солино, ерөөсөө л хорин барина гэсэн тийм л ер нь үйлдэл сүүлийн үед манай нийгэмд амуулж байна. Төр нь одоо хүчээр өмчийг булааж байна. Иргэдийнхээ өмч рүү халдаж байна. Энэ улс чинь хизээ мэдгүй биднээс яагаад ч гэсэн шууд булаагаад авах юм гэж ойлгож байна. Ингэж ойлгох тэр гадны хөрөнгө оруулалт яах вэ? Ирэх үү? Ирэхгүй шүү дээ. Худлаа амлж байна. Ямар нэгэн хариуцлага гэдэг нь ерөөс байхгүй болсон. За Монголыг бид нэр ингэж хөгжүүлье гэж бодож байгаа нэг бодол байгаа мó. Ерөөс энэ улсуудад нөгөө улсыг хөгжүүлэх сонирхол байхгүй. Улсыг хөгжүүлэх гэсэн төлөвлөгөө байхгүй. Зөвхөн маасад таалагдахын тулд ерөөсөө хувийн хэрэгсэл өгж байгаа. Дайлангаа залуучууд бол зөв зүйтэй дуу хоолой болж явах хэрэгтэй гэж бодож байна. Тэрнийхээ үүргийг залуучууднаас үүсгэх хэрэгтэй гэж ойлгож байна. Өнөөдөр бид нар дуурахгүй, өнөөдөр бид нар хэлэхгүй ярихгүй бол энэ нийгэм улам харанхуй, бүдүүлэг, тийм ээ, ухралт хийх гэдэг юм аа.